Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 14-р зүйлийн 3, дипломат албаны тухай хуулийн 16-р зүйлийн 16-гийн 1 хэсэг заасныг тус үндэслэн Монгол Улсын ерөнхийлөгчөөс Монгол Улсаас Оросын холбооны улсад суух онц бөгөөд бүрээр эртэлчин сайдаар Долом сүрэнгийн давааг бүгд найрамдах Кубост суух онц бөгөөд бүрээр эртэлчин сайдаар Шагдрын бат цэцгийг Монгол Улсаас бүгд найрамдах Польш улсад суух онц бөгөөд бүрээр эртэлчин сайдаар Бархсын доржийг Монгол Улсаас Шведийн хаант улсад суух онц бөгөөд бүрээр эртэлчин сайдаар Төвдөн доржийн Жан Озрыг Монгол Улсаас Таиландын хаант улсад суух онц бөгөөд бүрээр эртэлчин сайдаар Амарснагийн төмрийг Монгол Улсаас нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Оршил буян их болд нарыг томилох улмаар Монгол Улсаас бүгд найрамдах Кубоос суугаа онц бөгөөд бүрээр эртэлчин сайд Сэдэн Намбын баярт Бат баярыг Монгол Улсаас бүгд найрамдах Польш улсад суугаа онц бөгөөд бүрээр эртэлчин сайд Нэмхэн Батааг Монгол Улсаас Таиландын хаант улсад суугаа онц бөгөөд бүрээр эртэлчин сайд Төмөр хөлгийн төгс бэлгүүнийг Монгол Улсаас Шведийн хаант улсад суугаа онц бөгөөд бүрээр эртэлчин сайд Очрын их цэцгийг Монгол Улсаас нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суугаа онц бөгөөд бүрээр эртэлчин сайд Сүхбэгийн Сүхэлд нарыг эгүүлэн татах саналыг улсын хуралдаа зөвшөлдсөөр өргөн мэдүүлсэнийг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 11-р сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлцэх үед улсын хурлын гишүүн Сод Улиг Баасан Хүнар бүгд найрамдах Солонгос улсад суух элчин сайдын томилгооны талаар улсын хурлын гишүүн Ундраа элчин сайдад нэр дэвшигч Бат цэцгээс бүгд найрамдах Куба улстай аялал жуулч соёлын харилцааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэр дэвшигч даваагаас Оросын холбооны улстай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах улсын хурлын гишүүн С Батболд элчин сайд нарыг доктортой ажилуулах баталгаа хэрхэн хангагдж байгаа тухай хуулийн хугацаанд дууссан элчин сайд нарыг 2019 онд багтаан эгүүлэн татах томилох талаар асуулт асууж хариулт авсан. Улсын хурлын гишүүн Санж Матов Батболд Лүндэж онцсон Баасан Хүнар нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд бусад элчин сайдуудын томилгоог ойрын хугацаанд улсын хурлд оруулж ирэх. Улсын хурлын гишүүн Аюур сайхан цаашид элчин сайд болон ерөнхий консулд нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтыг зөв оновчтой хийх, хилийн чандад үүрэг гүйцэтгэгчид, дипломат ажилтнууд хууль бус үйл ажиллагаанд татагтан орохоос урьдчилан сэргийлэх, идэх санаачлага үр бүтээлтэй үлгэр жишээчээр ажил үүргээ гүйцэтгэх талаар санал гаргасан. Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, тэдгээрийн дипломат албан паспорт эзэмшигч гэр бүлийн гишүүд нь хууль бус 8-нд оролцвол дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартаамч мөн хариуцлага тооцож явах зүйтэй байна. Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсаас Оросын холбооны улсад суух онц бөгөөд бүрээр эртэлчин сайдаар Долом сүрэнгийн давааг бүгд найрамдах Кубоос суух онц бөгөөд бүрээр эртэлчин сайдаар Шагдрын бат цэцгийг Монгол Улсаас бүгд найрамдах Польш улсад суух онц бөгөөд бүрээр эртэлчин сайдаар Бархсын доржийг Монгол Улсаас Шведийн хаант улсад суух онц бөгөөд бүрээр эртэлчин сайдаар Төвдөн доржийн Жан Озрыг Монгол Улсаас Таиландын хаант улсад суух онц бөгөөд бүрээр эртэлчин сайдаар Амарснагийн төмрийг Монгол Улсаас нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Оршил буян их болдыг томилох тухай зөвшөлдсөх санал болон Монгол Улсаас бүгд найрамдах Кубоос суугаа онц бөгөөд бүрээр эртэлчин сайд Сэдэн Намбын Бат баярыг Монгол Улсаас бүгд найрамдах Польш улсад суугаа онц бөгөөд бүрээр эртэлчин сайд Нэмхэн Батааг Монгол Улсаас Таиландын хаант улсад суугаа онц бөгөөд бүрээр эртэлчин сайд Төмөр хөлгийн төгс бэлгүүнийг Монгол Улсаас Шведийн хаант улсад суугаа онц бөгөөд бүрээр эртэлчин сайд Очрын их цэцгийг Монгол Улсаас нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суугаа онц бөгөөд бүрээр эртэлчин сайд Сүхбэгийн Сүхэлдийг эгүүлэн татах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцсэн болно. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхийлөгчөөс улсын хуралд өргөн мэдүүлсэн элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах тухай саналыг зөвшөлдсөн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье анхаарал тавьсанд баярлалаа.